Амар зориг гаргаал крашта сэтгэлийн илчилтэл өөдөөс чинь гарын үсгээ өгвөл яах вэ? Тэгээд бүр чамайг дараагийн манганыхаа дүрэг болгож хардаг бол. Чиёгийн сайн болсон хүн нь жирийн оюутан биш. Манга зохиолч Носаки байлаа. Харин тэр Чиёг зүгээр л манганд нь туслах ажлын хамтрагч гэж хардаг. Ингээл Чиё охины романтик төсөөлөл нь нэг нэгээрээ нурж бүтлгүйдэж хөглөх инээд дүүрэн адал явдал эхэлнэ. Хэрвээ энэ түүхийг сонсохыг хүсвэл сувагтаа subscribe дараад бичлэгээ үргэлжлүүлээд сонсоорой. 1, 2, 3僕らは何回だってきっとそう何年だってきっとさよならと共に終わるだけなんだ. Чиё сургуулийнхаа ариун цэврийн өрөөнд зөргөө чангалж яваад краш дээр очлоо. Тэгээд гацж дөгдрөн байж Носаки күн би чиний фэн гэд хэлчихдээ араас нь уг нь надтай үерхэж гэж хэлэх гэсэн ч сандарсандаа чадахгүй зөксөөл байсан чинь нөгөөх нь өөрийнх нь гарын үсгийг нь авах гээд хүлээгээд байгаа юм байна гэж ойлгоод гарын үсгээ өгчнө. Эвгүй байдалд орсон Чиё энэ удаад өөрийгөө ойлгуулахын тулд би үргэлж чиний хажууд аймаар байна гэж хэлдэг. Тэгсэн чинь хариуд нь тэгвэл хоёулаа манайх руу явах уу гэхэн тэрээ. Ашгүй бүр хүн алдахгүй байсан гихтэн Чиё ч гэж Чиё. Яна байн гохиц дагуулж ирдэм байх та гэж бодон гэрт нь ороод ирсэн сууж байгаа. Аль хэдийн ороод ирснийхээ дараа л эрэгтэй хүүхдийн гэрлөө юу ч бодохгүй дагаад ирснээ сандъя. Тэгснээ бас одоо гараад явчвал өөр охин дагуулад ирэх бах та гэж бодож энтэр. Тэгээд юу ч хэлээг байхад нь Носаки күн би хичээнэ гэж авдیں۔ Нөгөөх нь харин шууд манганда туслуулаад эхэлнэ. Ингээд л ажилт нь болж байгаа юм да. Орой гэрээс нь гарсныхаа дараа чи мангака байсан юм уу ч гэж ах шиг хизээ асууад байгаа юм би. Нөгөөх нь чи мдэггүй ээж 4 цаг тусалсан юм уу гинэ. Гэрлүүгээ харих замдаа Носаки ч гайхалтай хүн юм аа гэж бодоол үнэхээр л сайн бололтой. Гэхдээ гарын үсгийг нь сайн харж агаад өөрийнх нь уншдаг манганы зохиолч байсныг нь олж мэдтээ. Носакигийн мангаг харуул эмэгтэй хүнийг сайн ойлгодог, зөөлөн зантай юм шиг санагдагч яг бодит амьдрал дээр бол үнэн хөлдөө, ямар ч зөөлөн зангүй, анзаарахгүй, шууд тустаас ярьж чаддаг хүн байжээ. Сургууль дээр хинж мангака гэдгийг мэдгүй. Хэлсэн ч гэсэн итгэдэггүй гинэ. Чиё сургуулийнхаа зургийн клубт байдیں۔ Носаки тэрийг нь мэдхээр барах уу? Хийсэн пострыг нь харснаасаа хойш л хамтрагчаа олгох юмсан гэж боддог байсан байвал яах вэ? Носаки сар бүрийн зохиолч болохоор сардаа нэг удаа амар царайтай юм сургууль дээр очтیں۔ Тэгсэн чинь Чиё болохоор крашига зодоонуудын хийдэг л нөхөр юм байна да гэж боддог байж. Хичээл тарах үеэр краш нь Чиёг хамт ярих уу гэж асуухад манай хүн бөөн баяр. Дугуйтаа ирсэн болохоор ард суугаараа гихтэн зүрх нь хүчтэй зөхлөөл. Даанч нөгөөх нь хоёр хүний дугаа аваад ирсэн байдیں۔ Шожо манганы зохиолч болохоор манганда зориулж л туршилт хийж байгаа юм байна. Носаки Чиёгоос за ямар байна да гэж асуухад мэдээж романтик төсөөлөл нь нурсан болохоор уйдгартай байна л гэдэг. Дараагийн туршилт нь Чиё зүгээр суугаад явах. Ямар новшин болоод байна л гэсэн царай гаргадیں۔ 3 дахь туршилт нь Чиё дугуйгаа жингээ Носакиг тэврэх. Энэ бүхний дараа гар зургийг нь хартал гол дүрийн залуу нь 4 хүний дугуйтай тэгснээ охтуудыг 3 суудал дээрээ халалцуулаад зарим нэг нь гомдоогоод эцэст нь бүх суудлаа хулгайд алдсан жоох шиг. Гэхдээ ашгүй хянагч нь тэр балет санааг нь зөвшөөрөөгүйгээр барах уу? Яг л бүх охтын хүсдэг зохиолыг гаргасан байдیں۔ Носаки шожо манганы зохиолч мөртлөө хүнтэй үерхэх нь байтугай дуурлаж ч үзээгүй за. Тэгснээ хайрын зөвлөгөө өгдөг ч гэж ах шиг Чиёгоос сайн хүн байгаа юу гэж асууж байна. Тэгэхээр нь сэтгэлээ илчилсэн ч намайг ердөө өөрт нь хэрэг болох хүн л гэж хардیں гэд хэлчихдээ. Тэгсэн чинь нөгөөх нь өөрийгөө гэдгийг ч мэдгүй. Тим юмны юун сайхан байдیں гэж авсан. Аа лайфа гэж Чиёгийн маань зүрх сэтгэлийг яаж байгаа юм бэ? Маргааш нь Чиёг хичээлээсээ хоцрох гээд гүйж явахдаа Носаки нэг муурыг хөөхөн өргөөд явж байгааг хараад таг гацчихнаа. Тэгснээ муурны хооронд өөрийгөө байгаагаар төсөөлдیں۔ Тэгээд өмнөх удаагийнх нь яг ч сэтгэлээ илчилсэн явдал биш юм чинь дахиад нэг оролдоод үзье гэж бодно. Гэхдээ Носаки дээр явж очивол сандрангуудаа би нөгөө фэнчин гэд хэлчихнэ. Тэгээл 2 дахь гарын үсгээ авсан юм да. Маргааш нь Носаки Чиёд өөр нэг тусалдаг залуу бий. Зөөлөн эмзэг залуу байдаг гэтэл нөгөөх нь ирснээ Чиёг юу вэ? Энэ тайрдас хин юм гэж авдیں۔ Энэ улаан үстэй залууг Микошиба гэдэг хідүүлээ улаана гээл явчих. Носаки Чиёг танилцуулсан чинь би туслахын хувьд симпайч нь учраас хүндлээрээ дээл гэж байна. Улаанагийн араас охтууд их гүдэг од орсон нөхөр идэв. Чиё Носакид юуны чинь эмзэг зөөлөн хүн би их зантай амар хүн байна штэ гэтэл үгүй одоо харчи гинэ. Тэгсэн цонхны доороогоо охтуудад амар сэтгэнсэн юм хэлчихэд тэрэндээ өөрөө хичээд надын ийм юм харуулсан Носаки улаана хөөрхөн байгаа стэл гэж авчин. Ажил эхлэх үеэр улаана Чиёд томроол
Би симпайч нь байлаа гэд мэдхгүй юм асуух гээд ах хэрэггүй шүү. Ядаргаатай байдیں۔ Гинэ. Тэгсэн мөртлөө өдөржингөө Чиёгийн урдуур хайгуур эргэлдээл ямар нэг юм асуухгүй юм байх таа гээл хүлээгээл байж ядж гинэ. Носаки бүр өрөмний үт шиг юмыг харж агаад Чиёгоос за ганц юм асуучгаач дээл гэж гуйж гин. Өө ядаргаавэ гэж бодонгоо нэг юм асууж санааг нь амраасан чинь нөгөө муулаанаа нь ийм хий мэддгүү мүү гэж гуцдیں۔ Дүрдээ орцсон зааж байгааг нь Чиё дуртай дургуу нэг юм сонсоол. Носаки хөргөвчөө онгойлгоод уух юм дуусчжээ гэхээр нь Чиё сэтгэл гаргаад дэлгүүр гарахаар болтол нөгөө улаанаа нь хөөе зарцаа би кофе уумаар байна гэж авсан. Тэгснээл ганцаараа нь явуулчихгүй араас нь нууцаар дагаад идэм да. Нэрээ улаанаа Носаки хоёр шал өөр штэ. Тэгээд яаж агаад найзалсан гэсэн чинь анх дүрийн судалгаа хийж агаад дотносцсон гинэ. Гэхдээ эрэгтэй биш эмэгтэй дүрд гэж авсан. Ичимхий эмэгтэй дүрд яг тохирдогч байх шиг. Носакид шинэ эмэгтэй дүрийн модель хэрэг болдیں۔ Чиё нэг найзыгаа санал болгосон нь дүрсгүй хичээлдээ байн гоцорч ирдэг хүнийг хорон үгээр малтах дуртай спорт энтерт ямар ч дүрэн байхгүй галзуу бух шиг дайрдаг. Багийн ажиллагаа төвч мэдгүй, бусдыг анзаардаггүй, нөхцөл байдлыг ойлгох чадвар муу, ер нь бүх болж үтэхгүйгийн үлгэр жишээ олсон охин байдیں۔ Түүнийг Сео гэдэг. Өөрийгөө бол харин бүх сайн зүйлийн үлгэр жишээ төгс охин гэж боддог за. Носаки бас өглөө хоцорсон болохоор Сеотой хамт шийтгүүлэхэр болдیں۔ Тэгсэн нөгөөх нь хоёулаа хинэн удаан гар дээр явж чадхаа үзье гэснээ өргөж явсан юм хаяад зүгтанаас. Даанч зүгтах замд нь багш нь таарад буцаал гар дээрээ жирэлгч нь багшаасаа зүгтах гээд Носакигаас чамд найдлаа шүү би заавал эргэж ирнэ гэд хэлэхэд нь Носаки гэж нэг юм итгэждیں۔ Тэгээд Сеог хүлээдэгч мэдээж нөгөөх нь ирэхгүй штэ. Оронд нь харин Чиётой л таарна. Шийтгэлээ дуусгачаад явах замд нь нэг уянгалаг хоолой сонсогдохоор нь хартал өнөө Сео байд юм да. Дүүрийн дууны клубын шилдэг гин. За тэгээл Сеогоор ямар дүр гаргах бол сахиусан тэнгэр шиг гоё хоолойтой дөрөв гэтэл үнэн хайнга жаахан тэнэгдүү эрэхтэй дүр болгоцсон байдیں۔ Энэ улаанаа гихтэл ичимхий эмэгтэй дүрийн модель юм чинь аргагүй штэ. Чиё улаанаагаас чамд модель болчоор таньдаг хүн байгаа юу гэсэн маргааш харуулнаа л гэж байна. Хочин сургуулийн ханхууч гинүү. Тэр нь ийм цэнхэр үст. Нэрэл ардаас нь баахан охин гүгээд байна гэтэл охин байдаг за. Ягаад сургуулийн ханхуу юм гэтэл нэгдүгээрт жүжигийн клубын гишүүн, хоёрдугаарт залуусаас ч илүү охидын дуртай үг хэллэгийг ашигладаг гинэ. Жишээ нь энгийн залуус бол тэр бүр охидыг цэцгээс гүнж гэж дуудаад байхгүй. Манай Чиё хүртэл ихцлээ тарахт нь догима гэж бодож энтер тэгснээ Носакиг нэг хараад ханхууг нэг хараад зүрхэн дэлбэрэх нэ. Тэгээд зүрхийг нь яаж ч татаж чадахгүйгээр нь улаанагийн хажууд зогсд юм да. Ханхуу манай гурвыг бүгд өөр өөр ангийн бэжиж яагаад нийлцгээд ингэж асууж байна. Тэгсэн Чиё маань би одоо найз гэж хэлэх ёстой юу гэж сандраал. Улаанаа болохоор манга зурдаг гэж хэлж болохгүй штэ гэж сандраал. Тэгсэн өнөө хөлдөө Носаки чинь юу гэдэг гэж байшиндаа ийм тийм зүйл хийж цаг өнгөрөөдөг гэж авдیں۔ Ханхуу өдөр болгон клубын дарга нэрж авдаг гинэ. Охин гэж тоогчгүй ханхуу нэрэнд нь тааруулаад амбаард жидэг шүү. Даргадаа чирүүлээд явж байхдаа нэг охинд зүгээр дээ би яаж игээд зүгтаад очноо л гэж ийн. Улаанаагаас өөр манганц тусалдаг өөр нэг сурагч байд юм байна. Орой ирж тусалдаг гэхээр нь Чиё охинтой хоёулахна гэж хардасг. Уул нь асуусан ч нөгөө хүн нь өөрийгөө мэдэгдэхийг хүсдэггүй гинэ. Нөгөө ханхууч нь Чиёгоос тусламж гуйж ийн. Дарга нь охидод зурхад тусал гэсэн ч нөгөөх нь ажил хийхгүй сэтгэнсээр агаад даргадаа задуулаад тэгээд хамаг юм сүдчиж. Чиёг зураг зурж яхад ханхуу даргыгаа намхан гэж шоолоод дахиад задуулчихна. Энэ клубын дарга нь уг нь жүжиглэхдээ маш сайн. Тайзан дээр гарвал бүгдийг татах чадвартай гин. Даанч намхан болохоор гол дүр болдоггүй. Тэгвэл туслах дүрд орчихооч гэсэн гол дүрээсээ илүү хүмүүсийг татцдаг гэж авдیں۔ Клубын дарга Чиёд будах хэсгийг нь тэмдэглээд өгсөн чинь тэр зурсан тэмдэг нь Носакигийн манган дээрх өнөө тэмдэглэгээ байд юм да. Тэгэхээр охин биш байх нь. Зурдаг тэмдгүүд нь нэг нь амтан нөгөөх нь дотоож. Чиё яг асуух гэсэн ард нь нөгөө ханхуунд баахан хэрэг тариад дарга зодох гээд явчтیں۔ Тэгээд эргээд ирэхтэн даргаас та дотоож юм уу гэж асууж энтер. Энийг нь сонссон ханхуу багшигаа яг Чиёг зодох нь л гэж боддیں۔ Тэгсэн юун зодох? Харин ч ойлголцоод идэг нас. Тэгээд ханхуу даргыгаа том хүний нариганд дуртай байна гэд бодчтیں۔ Балан юм чинь дотоож яриад тэгэл зодуулчин бүтэхгүй. Дарга нь ойрдоо Носакитэй хамт байгаад байгааг харсан ханхуу манай Чиёгоос энэ хоёр яагаад уулзаад байгаа юм бол гэж асууж байна. Чиё бодож Носакиг хүн танай даргад биеэрээ хариу орж байгаа төдий гэдэлчтیں۔ Тэгсэн чинь энэ ханхуу өөрийгөө л даргадаа чухал хүн гэж боддог гинэ. Яагаад гэсэн чинь ганцхан намайг л зоддог гэж авсан. Наадах чинь хайр биш дээ гэсэн чинь тэгвэл шууд асуучий гэснээ дарга дээрээ очиод
Носаки бид хоёрын аль нь илүү хөөрхөн бэ гэж асууж энтэр. Дарга нь бүр бодохчгүй шууд Носаки гэдэм да. Ханхугийн мөрөөдөл нь клубын даргынхаа хуримд өргөдөж үзүүлбэр үзүүлэх гинэ. Энийг нь Чио даргад нь хэлтэл хуримдаа урих нь байтугай найз охинтой болсон ч хэлэхгүй гэж авдیں۔ Айгүй бол найз охиныг нь булаачхаж мэднэ гинэ. Улааны орой Носакигийн гэрт тонно гэдیں۔ Чио харин энэ хоёроос юу хийдгийг нь асуусан чинь охидын талаар ярилцдаг гин шүү. Тэгсэн жинхэнэ охидын талаар биш, болзооны тоглоомоо тоглох талаар л ярьж исэн юм байна. Уул нь анх охидтой ярьцаж чаддгүй болохоор Улаанаа охидыг судлахын тулд ийм тоглоом тоглож эхэлсэн ч сүүлдээ бараг донцчиж Улаанагийн тоглож байгааг харсан Носаки тоглоомыг нь юу нь гоё үйдэг вэ наа гэсэн чи тоглоод үзтээ гэд Носаки тоглохоор болчихно. Тэгсэн Носакигийн сонгосон эмэгтэй дүр нь Чиотой төстэй байгааг Улаанаа анзаардیں۔ Тэгэл Носаки арай гэж бодтол нөгөөх нь интернет дээр хамгийн амархан дүр нь гэсэн байсан гэж авдیں۔ Носаки гэхдээ өөртөө амар ихтгэлтэй тоглож эхэлснээр хамгийн ихний асуулт дээр л бүдэрчин. Тэгэхээр нь Улаанаа Чиогоос асуучаач гэсний шууд залгачдیں۔ Даанч Носаки ичээд асууха болчихноо. Энэ хоёрын тоглоомд гол дүрийн хамгийн сайн найз Томодо гэдэг дүр гардیں۔ Носаки айгүй муу санаалал энэ дүр яг гол дүрийн дайсан л ээж таараа. Найзын дүр эсгэж агаад л араас нь хутгална эсвэл найз охинд нь сайн юм шүү энтер гээл солиорч өгнө. Тэгсэн бүх арга замаар яаж тоглосон эцэг хүртэл хамгийн сайн найз Томодо гэдэг дүр нь гол дүрийг дэмжсээр л идэг. Амар үнэнч сайн найз үйж таардیں۔ Тэгснээ сэтгэл нь өдлөөд уярсан хоёр юм тоглоомын дүрийг бидний төлөө сургуулийнхаа 3 жилийг хий дэмий өнгөрөөлөө бидний Томодо гээл бас хөөхөн. Тэгснээ бүр Томодогийн түүхийг өөрсдөө гаргахаар шийдэд бид Томодог жаргалтай байлгана гиндэ. Хос олгох дүрийг нь гаргахтаа хүртэл Томодо ямар охин сонирхох байсныг сайн бодцгоо энтер гээл. Маргааш нь Чио энэ хоёр дээр ирсэн чинь шүнжэнгөө унтаагүй зомбирцэн хоёр юм хөвтчихэд Улаанаг сургуулийн хідэн хөвгүүд охидтой танилцах болцоонд хамт яваад өгөөч гэж гуйхан тэрээ. Улаана харин бардам зандаа болоод охидыг татдаг гих нэрээ хадгалахын тулд зөвшөөрчнө. Тэгснээл дараа нь дээвэр дээр Носакигийн хажууд уйлаад сууж идэг шүү. Ийм уулзалтанд явж байгаагүй гинэ. Тэгээд Носаки Чио хоёртой хамт бэлтгэл хийх гэсэн ч нөгөө хоёр нь юусоо тус болтгүй жаавс. Аргаа ороод өөрийнхөө оронд ханхуг явуулчихна. Даанч нөгөө уйлзах дөрвөн охиныг нь нөгөө ханхуу нь өөртөө татаад хөвгүүдийн төлөвлөгөө нурчнаа. Чио Носаки дээр иртэл нөгөөх нь нэг хүний дуудлагыг авсныхаа дараа ухаан жолоогүй гэрээ цэвэрлээд эхэлнэ. Хин юм гисэн их чухал хүн л гин. Ямархуу хүн юм гэтэл дойг том хүн гэдий. Тэгсэн Чио болохоор игчмэд эмэгтэй сонирхтiin байна гэд бодчин за. Мэдээж төсөөллөөс нь шаал өөр эрэхтэй ороод ирдیں۔ Носакигийн хянагч Кенгин. Хянагч нь ямар ч нүүрний хувирлгүй нэг хэл өгчгүй материалаа аваад гарчдیں۔ Носаки болохоор манай хянагч үнэхээр дөг хүн байгааз гэлээдیں۔ Өмнөх хянагч нь болохоор их хэцүү хүн байсан гинэ. Дандаа өөрийгөө л сайрхаад дээрэс нь бүх зохиол дээр өөрийнхөө дуртай Танукиг оруулчдیں байна. Одоо хамтарч ажиллаж байгаа зохиолууд дээр нь дандаа Тануки дүүрэн байд юм да. Зохиол хамаарахгүй зүгээр л баахан Тануки. Носаки Чио хоёрыг харих замд нь Носакигийн араас нэг хүн дуудсан нь дээд айлынх нь охин. Бас л мангака юм байна. Тэгсэн энэ охин одоо тэр Танукигаар дүүрэн зохиолуудыг гаргаж байгаа хүн байдیں۔ Манай гурав хамт цай унгаа хянагчийнхэн талаар ярина. Тэр нь нэрэл амар хэцүү хүн байх шүү. Энэ охинд манганаас тис хөндлөн өөрийнхөө дуртай юмыг өгчдөг. Тэгснээ танилцуулган дээрээ өөрийгөө л баахан магтчиж. Тэгсэн тэр хянагч нь гинэд энэ охины герт хүрээд ирдیں۔ Тэгэл орж ирсний шууд Носакигийн уурыг барж идэг шүү. Яах гэж орж ирсэн гэсэн чи авах гэж ирсэн зохиолоо мартаад гараад явцсан жоох шиг. Ийм болохоор л Носаки одоогийнхоо хянагчийг алт шиг хүн гэдэг юм байна. Гэхдээ эсрэгээрээ хянагч нь бол Носакид дургу нэлтээдий. Аргагүй энэ Носаки өөрөө ямар ч мэдрэмжгүй л зохиол гаргаад байгаа байхгүй юу? Носаки хянагчтай баахан загнуулсны эцэст бүтэн өдөржингөө өөрийгөө манганы гол дүрийн эмэгтэй дүрээр төсөөлөхөр болно. Тэгснээ өнөөдөр намайг Мамико гэж дууд гэж идэг шүү. Бас Чиод охины хуваар өдрийн хоол бэлдэж өгөөд бяцхан зүрхийг нь болиглуулчнаа. Тэгсэн чинь ганцхан Чиод биш дахиад 5-ыг хийцэн байдیں۔ Өрсөлдөгчийн сэтгэл зүг ойлгохын тулд ханхуг охидоодоос булаагаа зөгтөж хүртэл үзнэ. 6 өдрийн хоол хийсэн ч мэдээж сэтгэлээсээ баярлаж догдолсон хүн нь ганцхан Чио. Өдрийн хоолныхоо зургийг аваад дэлгэцэн дээрээ хүртэл тавьсан байгаа юм чи. Гэсэн ч Носаки маань энэ бүхний эцэст гол дүрийн эмэгтэй сэтгэлийг ойлгож чадсангүй. Чио Носаки зориулаад сонгодог хөгжим авчиржээ. Тэгсэн энэ нь Сеогийн хоолой байд юм да. Носаки дунд сургуультай хамт сакс тоглодог байсан дүүтэйгээ уулзтیں۔
Тэр дүүн саксныхаа бэлтгэл дээр нөгөө галзуу буух шиг Сеогоос бүр тийрцэн гарч ирж байгаа. Сеогоос болоод бүр унтаж чадахгүй байгаа гэж авдیں۔ Тэгээд Носакигийн ажилд туслах гээд гэрт нэрнэ. Носаки санаандгүй Сеогийн хоолойг тоглуулчаад Сандрал дүүрүүгээ харсан чинь Сеогоос тэлтэрдэг хүн чинь Сеогийн дунд бүүвэлэгдээд унтчихийдэг шүү. Бүр маргааш өглөөнд сэрчээд Носакигаас дуутай флашыг нь гуйгаад идэв. Носаки энэ хоёрын нууцлаг үйл явдлыг манганд ашиглаж байна. Сагсчин дүүн Сеогийн дууг сонсоод сайн унтдаг болсон гинэ хөөхөдөө. Өдөр нь стресс нь оройн нойрны юм нь болоод байгаа юм шүү. Сео өдөр ирэх тусам өөрлөөнд бух шиг дайрах нь ихсээд байгаа болохоор сагсчин залуу харин дахиад өгч өрхтөж байгаад уулзахаар боллоо. Эренгүүт нь шууд байнга яагаад намайг онлоод идэв? Бөмбөгөөр цохин, завсарлаганаар дуудана, юмд явуулна, цүнхээ бариулна, хоол авч өгнө, бэлэг хүртэл авч өгдөг. Та үнэхээр хэрцгий хүн. Харин дууны клубын таг нь бол үнэхээр сайхан хүн. Би уулзаж үзээгүйч хоолойг нь сонссон. Тэр хүн байхгүй бол би амьдрч чадахгүй гэж авсан. Нөгөөх нь зүгээр л сайн юм шүү дээ. Тэгээд ямар ч манганаасаа олоод уншсан бүү мэд. Бэли шидэж тулаант дууддаг гэд нэг юм уншиж. Сео өөрийг нь тоохгүй хിവэрээ ахаар нь Бэлигээ шидэх гээд чадахгүй зүгээр л өгчнө. Тэгсэн нөгөө Сео нь өөрт нь бэлэг өгөх гээл ичиж сандраад олон сони юм яриад байсан байна лээ л гисэд сууж байна. Чиод гинэд Носакигаас SOS гэсэн зурус ирхэн дэрээ. Манай хүн өстө байдгаараа сандраал бих оройд гүүгэд ирдээ. Тэгсэн Носакигийн бие өвтчиж араас нь бас сагсчин клубын дарга хоёр яг адилхан зурус аваад бих аваад ороод ирдээ. Носакигийн мангагаа өгөх сүүлийн хугацаа маргааш байтал бие нь өвтчиж клубын дарга арын фон зурдаг, Чио бета хийдэг, сагсчин болохоор арилгаж л чадна. Ингээд манай гурав яаж игээд туслах гэж үзнэ. Сагсчин айгүй хөөрхөн. Би та нарт туслаад төвөг удахгүй юм хумд өхүүлж өгье энтер гэлээдээ. Тэгсэн ядж яхад дарга Чио хоёр яаж чижээсэн юусоо чаддгүй. Тэгэл урлагийн клубын симпай нар ээж арайчтэй. Хоёулаа нэрээ хамгаалan шүү энтер гэсэн чинь нөгөөхөн зүгээр хальт жаахан юм хийгээд үтсэн чинь энэ хоёроос хамаагүй илүү идэв. Маргааш нь Носаки зүгээр болоод мангагаа харснаа. За эцсийн хугацаагаа сонгочих гэж авсан. Носаки сагсчин дүүдээ Сеогийн өөр дуулсан бичлэгийг өгдөө. Дүүн баярлал. Та ер нь энийг яаж болж авдیں гэсэн чинь Носаки бахархлаа солон байж авдیں гэд хэлчихнэ. Нөгөөх нь айгүй сүртэй юм төсөөлөд байгаач яг үнэндээ зүгээр л Чио дээр очиод Сеогийн шин дууг өгөөч гэж хэлсэн байдیں۔ Носакигийн ажил эрт тусчиж ажилгүй үедээ хийх юм бараг байдгүй гинэ. Гэхдээ эднэр одоо сургуулийн сурагчид үуч тийм завтай жах шиг те. Чио боломжийг ашиглаад Носакиг хийх юмгүй бол гадуур гарч хөвжөлтгүү гэсэн чинь тэгээл гэж байна. Манай Чиоч ингэж нэг болцох өдөр ирдэм байжээ ухаан юм бодоостой. Тэгсэн Носаки болохоор кино үзсэн ч хоолнд орсон ч хувцас харсан ч байнгын л манганыхаа дараагийн бүлэгт ашиглах судалгааг хийгээд ундیں۔ Тэгэж явж байгаад хүүхэлдэйн дэлгүүрт хүүхэлдэй ярьсан улаанаатай таардаг шүү. Чио улаанаг ичмээр энтер ухааны юм бодож исэн чинь Носаки энэ хоёр адилхан сонирхолтой байж таарандаа. Мангагаа зурагт нь хэрэг болдیں гинэ. Чио энэ боломжийг ашиглаад ямар эмэгтэй сонирхтыг нь мэдээд авъя гэж боддیں۔ Гандан буурдгүй те. Гэтэл Носакигийн барьж ирсэн фигур нь эрэгтэй байдیں۔ Хариг болсон чинь ажил нь дууссан болохоор Носакигийн гэрт очихгүй нэгэд Чио маань жаахан гуниглнаа. Тэгсэн Носаки гинэтгэн л Чиогоос зав байна уу гэж асууж байна. Завтай бол манайд хүрээдэр гиндэ. Гэхдээ л мэдээж Чиогийн маань догдолсон сэтгэлийг Носакигийн ихтүүлээд хийжигсэн хоолол өгцдیں۔ Тэгжил таараа. Нөгөө улаанаа чинь нэг удаа зургийн клубийнхэнд модель болж өгөөд зургийн клубийн охтууд улаанаад баярлснаа хэлээл ичимхээ хүүхдийг хөөхөн магтаад хөргөцсөн чинь сүүлдээ бүр дараагийн удаа нүцгэн модель болохоор болчтیں۔ Ханхуу дойрдоо дарга нь нэг л өөрт нь анхаарал тавих болцсон юм шиг санагдаад эхэлнэ. Клубэд хараад шууд харчин уцааж авахгүй байгааг нь. Тэгсэн ханхууд улаанаа зөвлөгөө өгч энэ төр таарсан юм бэ. Өгч байгаа зөвлөгөө нь гисэн чинь яаж игээд өөртөө тат хэрвээ явах гээд байвал бүх хүчээрээ зогсоо гэж байгаа. Харин нөгөө талд дарга нь ханхуу ойрдоо ёстой дургу үргээд байгаа гэсэн сууж байна. Энэ бүхэн ингэж эхэлсэн. Сургуулийн нэг өдөр дарга бас л ханхууг зоддгоороо зодох гээд хөөгөөд гүйж байхдаа араас нь цүнхээ шидээд ончтیں۔ Гэтэл цүнхнээс нь Носакигийн манга гараад ирнэ. Гарч ирэх хэрэгтэй манганаас нь гол дүрийн охины хэсгүүдийг айгүй их онцлоод тэмдэглэсэн байгааг харчдیں۔ Тэрнээс нь болоод ханхүү даргаагаа эмэгтэй болох хүсэлтэйгээд ойлгочно. Тэгээд жүжигийн үеэр хувцас солисон үед нь даргийнхаа формыг өмсөд өөрийнхөө эмэгтэй формыг үлдээгээд явцдаг за. Бас нэг удаа даргийнхаа хүслийг заавал биелүүлж өгнө гэснээ жүжигийн хурлын үеэр даргаыг гүнж болгомоор байна гэд босоод ирдیں۔
Ингээл даргын уур нь хүрээд сууж байгаа мэн. Тэгээд бүр болоогүй. Өдөр болгон шүүгэнд нь эмхтэй хувц үлдээгээл ёо. Гэхдээ тэр бүгдийг нь нийлүүлээд харахаар айгүй загварлаг юм байна лээ гэж авдیں۔ Манай Чиё нэг удаа бороо орохыг мэдгүй шүхрээ орхиод иржээ. Тэгсэн Носаки ч бас шүхэргүй. Уг нь борооноор хүрмээ дээгүүрээ бариад хосууд нэг романтик явдаг да. Тийм юм төсөөлтөл Носаки шинэ арга туршина гэснээ сармагчны зогсолд авчт юм да. Харин ашгүй гэнэт Сео гарч ирснээр Чиёд шүхрээ орхиод манай хойрхон болохоор чи хэрэгэл гिचээдгүй чинь. Ингээд манай хоёрт нэг шүхэрний доор хамтдаа явах боломж олдсон ч нөгөө мөг хөлдөө Носакийн Чиёгоор шүхрийг байруулаад яваад идэг шүү. Чиёс хэрэглэн зан гаргаад Носакид өгсөн ч нэг иймэрхүү юм болно доо. Тэгсэн ч Чиё маань ийм боломжийг ядаж илүү удаан үргэлжлээсэ гэж бодож энтэр. За одоо харин төмөс Носакигийн дээд давхарт амьдардаг хизүүх янагчтай мангака охины талаар гарнаа. Түүнийг Юкари гэдэг. Бас л шожо манганы зураач. Гэхдээ мангака гэдгээ хүмүүсээс нуугаад энгийн оюутан шиг харагдахыг хичээдэг. Сургууль дээр нь Юкариг хүмүүс хичээлийнхээ дундуур найз залуудаа захиа бичдэг юм шиг байна лээ гэж шивэр авир хийн. Тэгснэ найз залуу нь 10 охинтой болцдогч гинүү. Үнэн дээр тэр нь мангаа бичиж байгаа царай лахгүй юу? Бас хянагчтайгаа уцаар ярьж байгааг нь хүмүүс мөнгө хүлэгч шүний ажил энтер гэж боддیں۔ Нээрэн нөгөө балет хянагч ч Юкариг манган дээрх Танукига 2 болго гэснээр бүх сцен дээр л 2 Тануки гарч ирээд идэв. Тэгснээ бүр манганых нь нэрийг Танупон болгоцсон. Ер нь хэвлэлт болгон дээр доторх текстийг нь хүртэл засчдаг ч гэж ах шиг засахтаа бүр нэмэх 18 үг хэллэхэр шүү. Энийг сонссон Носаки ийм юмыг хүртэл төвчээд ахтай яад юм бэ гэснээр Юкари шууд хянагч руугаа залгадیں۔ Даанч загнах гэж байгаад өөрөө л загнуулчихна. Тэгээд Носаки хизүү хянагчтайгаа тэмцэх хид хідэн арга зааж өгнө. Зохиолоо өгөхдөө ярианы текстийнхээ эхний үсгүүдээр дохио өг гэдэг. Эхний үсгүүдийг нь холбоод уншвал хянагчаа солимоор байна гэж уншигдахаар болно. Бас дараагийн зохиолоо өгөхдөө хитрхи их Танукигаар дүүргчих гэтэл нөгөөдөгт нь тэр утгагүй санаанд таалагдчихдээ юм да. За өнөө сагсчин залууд маань Сео гэж галзуу охин киноны тасалбар өгчөж уул нь Носакигаас одоо яах вэ гэд асуух гээд ирсэн чинь нөгөөх нь манга туршилтандаа оруулахын тулд кино үзүүлэхээр болчтیں۔ Нөгөөх нь хөөрхий нэгрээл охин хүүхдийг гомдоож болохгүй юм байна. Аргагүй л симпай шүү гэж бодож энтер ингээд Сеотой кино үзэхэр боллоо. Киноны үеэр Сео сэтгэл өвдөж хүн айх хэсгүүдэд л үнэн жаргалтай инээж идэг нь эвгүй. Тэгжээснээ бас унтаад өгнө. Киноноос гарч ирснээ сая үзсэн киноныхоо гол дүрийнх нь нэрийг хүртэл сандгүй. Сагсчин маань дуурийн дууны клубын дагныг олж харах гээд сим гитээд сууж байдагч чадаагүй л. Энэ хооронд дараагийн жүжигээрээ мюзикл тоглохоор болсон ч солгоо хоолойтой ханхуу өвдгөө тэрврээд эмарад сууж идэв. Тэгээд Чиё Носаки хоёр ханхууг Сео дээр дагуулж ирснээ дуулахыг заагаад өгөөч гинэ. Ханхуугийн хоолой зүгээр ямар ч авралгүй таг солгоо. Ингээд бэлтгэл хийхээр ханхуу клубын өрөөлөө ороод араас нь Сео ороход яг тэр үед нь сагсчин залуу холоос ажиглахаар ирээд таарчнаа. Тэгээд ханхууг дуулж эхлэнгүүт Сеог дуулж ийн гэд бодож шít. Носаки гинэтгэн л Чиёд биентэй бэлдэж өгөөл араас нь амттай өгөөд байн хамт явж байгаад оройн хүртэл гэрт нь хүргэж өгөөд нэг л бишээ. Тэгсэн харин ахлах сургуулийн охины бодит хариу үйлдэлийг судалж исэн юм байна. Тэрийг нь ч мэдгүй Чиё догтлоо л ээж байгаа шít. Носаки ер нь юугч яаж игээл манганыхаа шин санаанд ашиглацдаг за. Нэг удаа гадаа хүчтэй аадар бороо ороод гэртээ харж чадаагүй улаанаа сагсчин дараг 3 ойрхоноор нь гэрт нь ирсэн. Галт тэрэгч явахгүй байгаа болохоор энэ хід эндээ хонохоор болдیں۔ Тэгсэн яг энэ үйл явдлаа манганда оруулчин айгүй сэргэлээ. Найзуудынхаа ярьсан юмыг доор нь охидын яриа болгоод өөрчилчин. Орой унтах цаг болсон ч унтах хүртэл нь харна гэд гүрийдэг хүн. Чиё хөргөгчнийхөө мухраас Валентинаар Носакид өгч чадаагүй шоколадаа олдیں۔ Носаки шожо манга гаргадаг учраас иймэрхүү баяраар юрөөсөө олддоггүй. Хаана л сэтгэлээ илчилж гин, хаана л шоколад солилцож гин, тийшээгээ гүүгээд алга болчдөг. Тэрнээс нь болоод шоколадаа өгч чадаагүй. Гэхдээ л найзууд нь манай хүнийг одоо ч болтгой өгч болно штэ гэснээр тэнэгхэн Чиё маань дахин нэг удаа бүтлгүүтгэр явж гин. Валентины баяр 2 дугаар сард болсон. Харин одоо 7 дугаар сар. Тэгэл сургуулийн коридороор алхаж явахдаа энэ шоколаданд 5 сар хадгалагдсан миний хайр байгаа гэж бодож явж байгаад Носакитэй мөргөлдөөд газраар нэг шоколад. Нөгөөх нь тэгсэн газар унснаас нь аваад идчихдэм юм да. Галт наадмын өдрөөр хүртэл Чиёгийн идчихсэн амттнаас юу ч болоогүй юм шиг хадчихна. Сэтгэл нь хөдөлсөн Чиё Носакитэй анх танилцсан үеэ дурслаа. Манай хоёр хоёулаа өглөө хичээлдээ хоцорж яваад Чиёг хашаад авахт нь Носаки өргөж өгч байжээ.
Тэгээд л манай хүн анхны харцаар дурлцсан. Түүнээс хойш маш их зүйл болж одоо хамтдаа шөнийн тэнгэрт гялтганах галт наадмын үзүүлбэрийг харан суна. Хэн нэгний хувьд энэ мөч хамгийн нандин байлаа. Тиймээс дахин нэг удаа сэтгэлээ илчлэхээр шийдэж Чиё энэ удаад сайн гэдгээ шууд хэлчихнэ. Даанч нөгөөх нь ойлгоочгүй би ч бас солиотон дуртай гэсэн юм да. Гэхдээ энэ удаад Чиёгийн инээд нь хүрнэ. Романтик төсөөллөөс нь хол илүү зөрүүтэй хэдий ч сайн хүнийхээ дэргэд ингээд ойрхон суух нь л түүнд хангалттай байлаа. Одоо тэгээд ийм л хүнд сайн болсноос хойш яалтай илээ тийм ээ. Энэ хүртэл бичлэгээ сонссон бол бичлэгтээ лайка дарахаа бүү мартаарай. Бас хэрв subscribe дараагүй бол яг одоо дарчаарай заа юу.